Үндэс хүрдний гэмтлээс үүдэлтэй гол өвчлөлүүдийн нэг бол таргалалт юм. Таргалалт өвчний шинж тэмдэг нь өөхлөлт. Хөдөлгөөсөө их эзнээс болж үүсдэг биеийн нөөц их эзэн өвчин. Их хэмжээний өөхтэй хүмүүс энэ өвчлөлд орно. 3 зүйлийн тарга байна. Усан тарга. Их идэж их өөх хурааснаас болж үүсэх эцсний тарга гэж ойлгож болно. Хийн тарга. Зүрхний үйл ажиллагаа, бөөрийн үйл ажиллагааны алдагдлаас болж үүсдэг хийн тарга. Шороон тарга. Энэ нь дотоод хэм, тогтолцоо нь алдагдсанаас болж үүсдэг шороон тарга. Бодисын солилцооны өөрчлөлттэй холбоотой. Дотоод шүүрлийн болчирхай, түүний эмгэг, дотоод тэнцвэр алдагдсанаас болж үүснэ. Их эзнээс болж өөрийгөө өвчлүүлсэн усан тарга гэдгийг авч үзье. Хүмүүний бие бол хөдөлгөөнтэйгээ зохицуулж иддэг зохицолтой. Хөдөлж шатаагүйгээс нь хадгалдаг амьтан. Тиймээс энд тэнд өөхөн давхаргууд ариунтай хөөснө. Өөх бол нэгэн цэлцэн дотор байх хүмүүний биенээс гардаг тос шүү дээ. Хүмүүний тосны нэгж бүтцэн давас, баг зэргийн сархад, баг зэргийн чихэр, ариун их уурга байна. Давас, чихэр, сархад бол усан бүтцтэй учраас хүмүүний биеэс зайлуулагдана. Таргалалтыг зогсооё, таргалалтыг өтөр арилгая гэвэл усан бүтцээ зөв болгох ёстой. Ус уугаад шээгээд байхад усан тарга хурдан зогсно. Биед илүүдэл чихэр байхгүй, илүүдэл давас байхгүй, илүүдэл сархад байхгүй бол хүн амархан турна. Ус зөв бүтцтэй байвал им, харин буруу бүтцтэй байвал хор болдог. Зөв бүтцтэй ус уухад хүмүүний ходоод цадах мэдрэмж төрүүлнэ. Буруу бүтцтэй усаар ундаалаад байх тусам хүмүүн цангамтгай, өлсөмтгий болдог. Тиймээс зөв бүтцтэй ус ууж жамаараа турах хэрэгтэй. Эхлээд уух усаа бэлтэнэ. Зөв бүтцтэй ус алмас эрдний талт шиг 6 талтай язгууртай байдаг. Талстны үзүүрт ханамжит ус буюу агаарыг агуулдаг. Байгаль дэлхий дээр өндөр уулын оройд байдаг цасан ширхгүүд ийм бүтцтэй байдаг. Зөв бүтцэд 6 талстат. Наранд цасны ширхэг гисдэг. Харин харанхуйд хөлдөн. Олон дахин гисэж хөлдсөөр ус эренблэгддэг. Усны нэгжүүд олон дахин салж нийлсээр байршлаа зүв олж эмх цэгцтэй болдог. Үүнийг зүв ус буюу эренблэгдсэн усаа гэж хэлнэ. 7 удаа хайлж гиссэн ус эренбийн эхний үе шат буюу яг 6 талст болон хувирсан байдаг. Зүрлэх юм бол зүгийн үүрний бүтцтэй адилхан гэсэн үг. 12 удаа эренблэхэд усны талбай жижигэрч илүү нэгт усыг бүтээдэг. Хэрэв 15 удаа болвол дахин замбраак үйдэлд орж эренблэгдэж байгаад эренбэ дахин алддаг. Учир нь дотоод хийн байхгүй болно гэсэн үг. Тиймээс 12-оос дээш эренблэх хэрэггүй. 7 удаа хөлдөж гиссэн үед хамгийн их эсэлддэг төвшөнтэй 6 таст бүтцтэй ус бий болно. 12 гэдэг нь эсэлтлэг төвшин багассан байх ба хүмүүний цангааг тайлах зөв ус болно гэсэн үг. 7 удаа эренблэгдсэн усаар хүмүүний дотор гидсийг угаадаг. Усны талст голдоод гадны чихэр давсыг уусгаад шээс болж гадагшлана. Хүмүүний биед ороод бүтцээ алдаад энгийн ус шиг болдог. 12 бол төдийл амархан бүтцээ алддаггүй арай нэгт. Тиймээс бүрэн шимэгддэг учраас шингэний дутагдлын үед 12 удаа эренбэлсэн ус уулгана.
Харин угаах гэж байгаа үед долоог нь уулгана. Ороод, задраад, эгэл бүтцтэй ус болоод хувьсдаг учраас угаалт их сайтай. 7 удаа хөлдөөж гисгээсэн ус ердийн усыг бодвол арай илүү дотроо давс чихэр тээх чадвартай болсон гэсэн үг. Эренбэлсэн ус биед ороод амны хөндөөгөөс арьсан гадаргуу хүртэл бүх эсийг угаах болно. Зүгээр нэг эренбэлсэн ус байвал төдийл биед тустай биш. Түүнийг мэдээлжүүлэх хэрэгтэй. Яг ямар зүйлийг угаахыг усанд таниулж хэлэх боломжтой гэсэн үг. Жишээлбэл хорт хавдрыг нь гаргаарай гэх юм уу? Чихрийг нь гаргаарай гэх юм уу? Давсыг нь зайлуулаарай гэх юм уу? Хүний биеэс зайлуулах шаардлагатай зүйлийг нь мэдээлжүүлнэ. Мига багш асуув. Юу гэсэн үг үү? Шившиж домнож өгнө гэсэн үг үү? Их битдээс. Тэгнэ. Шивсэн зүйл нь усанд шингээд шээсний замаар гадагшлана. Хэрв чихрийн шижин өвчтэй бол энэ усыг уух аргаар тархийг сэргээж мэдрэлжүүлэх дом хийн гэсэн. Үгийг 95 удаа усанд хэлэхэд мэдээлждэг. Гэвч үгүй гэх үг хэлэхгүй. Үүнийг сайтар анхаар. Эсрэг утгатай үг хэлэхгүй байх дүрмийг баримтал. Намайг битгий хорт хавдартай болгоорой гэвэл хорт хавдрал бий болно. Миний хорт хавдрыг аваарай гэвэл хорт хавдрыг тэжээгээд байна. Тиймээс амнаасаа муу үгийг хизээш бүү унаг. Ерөөл шиг хэлж байж үйлчилнэ гэдгийг анхаар. Аянгат. Жишээ нь хорт хавдрыг устгахад юу гэж хэлнэ гэсэн үг үү? Их бит. Үгээ төгөлдөр болгох хэрэгтэй. Миний эсийг тэжээгээрэй гэж болно шүү дээ. Мига багш. Эрүүл эсийг гэж хэлэх юм уу? Эсийг гэх юм бол биеийн дотор чинь эмгэгтэй эс, эрүүл эс аль аль нь өвчлсөн болохоор, холилдсон болохоор их битдээс. Миний узуур эсийг сэргээгээрэй. Миний узуур эсийг тэтгээрэй. Миний үүдэл эсийг дэмжээрэй гэж хэлэх хэрэгтэй. Ингэх аваас хүмүүн эрүүл болдог юм. Уух хүмүүн өөрөө хэлэх хэрэгтэй. Өөрөө үйлдэх хэрэгтэй. Бусдаар дамнуулах хэрэггүй. Мига багш. Өөрөөр нь хэлүүлэх юм байна. Бид шившиж өгч болохгүй юм байна, тийм үү? Их бит. Тийм. Энэ бол домчийн үйлдэл. Бөөгийн үйлээс ялгарах онцлог нь эмч бол өөрөө шившлэг хийдэггүй. Эмч хүн хизээж шившлэг хийх боломжгүй. Түүнийг цээрл. Аль болох өөрөөр нь өөрийг нь эмчлэх бол эмчийн үүрэг, домчийн үүрэг. Бөө үрс усыг олон дахин хөлдөөгөөд гисгээгээд байх хэрэггүй. Хингэргийн дуугаар шившлэг хэлээд эрэмбэлцгэж болно. Эренбэлсэн усыг өдөрт заавал мөнгөн аягаар 5 удаа уух ёстой. Усаа буцалгаж болохгүй. Гисгээсэн даруйд хүртэх ёстой. Мэс чигээр нь амандаа гисгээвэл илүү үр дүнтэй сайн тураана. Биеийн дотоод давс чихэр өөхийг хүртэл угаана. Давс болон чихрийг авчихвал өөх өөрөө задардаг зүйл. Угаасны дараа давс чихэр 20 шүү. Давс чихрээр хүнслэхгүй байхыг хичээ. Энэ имчилгээг 30 өдөр үргэлжлүүлэхэд хангалттай. Түүнээс илүү хэрэггүй. Аянгат. Тэгээд хоолоо хорихгүй юу? Их бит. Ямар ч хоолыг хорихгүй. Ямар ч мэдэж болно. Харин давстай байж болохгүй. Хужиртай байж болохгүй. Чихэртэй байж болохгүй. Аянгат. Тийм болохоор чин тийм хоол гэхэр чин жоохон хачин юм байна л да. Их бит. Гайхашч, биширч, эд гэдэг юм. Давс хийчгээр яагаад тэгж амтагтаад байд юм? Давсгүй болохоор энэ ямар амттай юм бэ? Уугуул амт нь ямар юм бэ? Давстай болохоор сэргсэн амт нь юу юм бэ гэж таних мэдэж хүрт.
Тэгвэл тархины өвчсөн эсүүд маш хурдан сэрэгдэг. 30 гараг, 30 өдөр ингээд л идчих. Дуртай зүйлээ давсгүй, чихэргүй, хужиргүй ид. Өөрийнх нь үндсэн уугуул амтаар нь ид. Байглаасаа давстай, чихэртэй зүйл байдаг. Харин түүнийг бол идэж болно. Хольж хутгахдаа хийж болохгүй гэсэн үг. Дүрмэн тэр. Тэгээд 30 өдрийн дотор хангалттай үр дүнд хүрнэ. Аянгат. Дараа нь давстай хоолоо идэж болно гэсэн үг үү? Тийм үү? Их бит болно. Гэвч хомхоолон идэхгүй алгуур сайтар зажилж идэнэ. Давсгүй чихэргүй хоолндоо дургуйцэж юусоо болохгүй. Уур хилэн жаахан бадраад байвал байглаасаа чихэрлэг жимс идэх хэрэгтэй. Жимс бол байгалийн сахар. Давс, чихэр дутагдахаар уур хилэн бадарч элэг ажиллаж эхэлдэг. Энэ нь элгэн дотор байгаа удаан хуримтлагдан хадгалагдсан хорт бодисууд ялгарч цэвэршиж байгаагийн шинжин. Үүнийг 2 хоног төвчих аваас элэг аана эрүү сайхан болж дотор гэдэс бүхэлдээ цэвэр ариун болдог. Хинд ямар илүүдл хадгалагдсан зүйл байна бүгд ялгараад гадагшлах нь гадагшлаад хэрэглэгдэх нь хэрэглэгдээд угаагдах нь угаагдаад цохилт хэмэндээ орно. Ингэснээр дотоод эрэхтэн бүхэлдээ эрүүл болж элдэв чулуу, ургацаг, үт хорхой бүгдээрээ алга болно. Эрүүл өөхтэй хүн эрүүлчгэд 30 өдөр л хангалттай. Өвчлсөн хүн арай урт хугацаас зарцуулагдана. Элэг дотоод бодисоо ялгарахад жаахан ууртай болвол хийн дасгалыг хослуулан хийгээрэй. Хийн судал нэгтгэхэд хүн уургүй болдог. Гараараа эрвээхийн далавч зураад нисэх дасгалыг хийгээд байх хэрэгтэй. Дасгал хийхдээ хамраараа гүн хөвлийг тэлтэл алгуур амьсгалан алгуур гаргаж амьсгална. Мега багш. Хийн дасгалыг монголчууд хийдэг байсан уу? Их бит. Хийнэ. Хятадууд судлын дасгал хөвчлэн хийдэг. Бид харин уушгаа тэлэх дасгал их хийдэг байсан. Ингэвэл дотоод гэцний үйл ажиллагаа зөв болдог. Харцгын дэвлэлтэт бүжиг, цээжин хинхтгий хөдөлгөөх бүжиг гэх мэтээр бүгдээрээ хий судлыг нээдэг хөдөлгөөнүүд. Мега багш. Налуу морины явдал, жалам хар, бие биелгээ гэх мэт. Тэгэхээр энэ хийн судлын дасгал гэдэг нь улс үндэстэн бүхэнд өөр өөрийн онцлогт тохирсон дасгалууд байх нэ. Их бит. Манай улсад хүчтэй салхи ихтэй учраас судлын дасгал төдийл цогтөггүй талтай. Судлын дасгал нь урт гүн амьсгал авч хийдэг. Тайван орчилд газрын суурьтай байхыг шаарддаг. Уулархаг бүстэй газрын огцом өөрчлөлттэй манай оронд бахлагын өвчин үүсгэх аюултай учраас түүний оронд уушгаа тэлж дотоод амьсгалаа нэмэгдүүлэх дасгалыг монголчууд илүүд хийдэг байсан. Хийн таргалалт буюу хийн хаван. Хий хавантай хүмүүнд нохон хошууны цай уулгаж хий хаван хөөгөөд зүрх бөөрийн үйл ажиллагааг дэмждэг. Байнга хэрэглэхэд гэмгүй. Тараг сайн хүртвээс илч тижээлийг нь бүрэн сайн ахуулна. Өдөрт 2 аяга тараг, 1 аяга нохон хошууны цай ууна. Өөр янз бүрийн хоол нэмэгдэл байхгүй шүү. Хий хавн нь дэрлэх дэр, унтах хор, буруу, тухгүй, хазгай дали удаан суухаас болдог. Мөн давсанд хит дурших, хөдөлгөөнгөө удаан байж байгаад огцом хөдөлснөөс бөөрийг хамгаалах булчингууд цочирч, бөөрөнд савлалт үүсэх, зүрхэнд шим тижэл, цэвэр агаар дутагдсанаас гих мэт олон шалтгаантай үүсдэг. Хийн таргалалт буюу хий хаван гэдэг нь биеийн хийн урсгал тэнцвэргүй болж, булчингийн ширхэг цусаар биш, хийгээр хөөснөөс үүдэлтэй өвчлөл юм. Мөн үед өөхний идэд
тос бус хий хурдаг. Булчинд хий хурах нь зүрхнээс үүдэлтэй. Өөхөнд хий хурах нь бөөрнөөс үүдэлтэй байх нь олон. Мөн бөөрнөөс үүдэлтэй зүрхээ цуцаах буюу цусан дах бохирыг өтөр зайлуулаагүйгээс зүрхний хэм алдагдаж хийн замбраагүй урсгал бий болоход булчингийн хийт уутан дэрүүд бий болдог. Тиймээс өвгөн би хэлдэг. Өөртөө тохирсон дэрээ дэрлээд зөв хэвтэж сурах хэрэгтэй. Хий хавантай хүмүүн хит зөөлөн юмн дээр унтах хэрэггүй. Газарт 3-4 эсхий гудас давхарлаад унтахад болно. Ингэвэл бөөрийн үйл ажиллагаа тэтгэгдэн хаван хурдан буух боломжтой болно. Эдээ удаандаа өглөөс ирээд нэг аяга тараг, унтахынхаа өмнө нэг аяга тараг, үдийн хоолныхоо дараа нэг аяга нохон хошууны хандмал цай уугаад л болно. Өөр янз бүрийн юм байхгүй. Хийн дасгал буюу зүрхний дасгалуудыг давхар хийж байвал илүү хурдан нөлөөтэй. Даралдч хурдан бууна. Нурууны нуглан буруу дэр, өндөр дэр, халуун дэр гурваас болж гэмтдэг. Тархи руу юулах цусан хангамж муудснаар нугалмыг гэмтэнэ. Даралт ихсэж нүд бүрэлзэх чих дүлээрнэ. Тиймээс ч яг шилэн хүзүүгээ жаахан өргөөд амраадаг дэрэн дээр унтж сурах хэрэгтэй. Хөшиж унтаж огт болохгүй. Хит өндөр дэр дэрлвэл нуруу нугас нь дээд үеэрээ гэмтэж эхэлдэг. Хүзүүний нугалмаар нугас гэмтэнэ. Ядаж унтахтаа гидгийж байх хэрэгтэй шүү дээ. Шороон тарга, хийн тарга, усан тарга гурваас хамгийн хүнд нь шороон тарга. Хамгийн хөнгөн нь хийн тарга. Хийн тарга нь хаван хөөж шээгээд л турна. Дэрээ намсгаад хүйтэн дээр дэрл. Хүзээний үе дээр ясан мушгирч тархинаас доош орших мэдрэлийн судлуудаа дарснаар зүрх мэдрэлжих, бие мэдрэлжих чанараа алдаж биеийн хий тархи руу өгсөөгүйгээс болж бөөр мэдээгүйжиж түүнээс үүдэлтэй хаван үүсдэг юм. Энэ нь мэлмийн хүрдийг гэмтээдэг. Тэнцвэр алдагдсан хүрднээс болж хүн гэдэг чинь өндөр дэр дэрлэхийг хүсэмжилдэг юм аа. Хавтгай орон зайд тэнцвэр алдагдсны шинж. Босоо орон зайд нэгж эрэхтэн дээр биш, хавтгай орон зайд хос эрэхтэнд тэнцвэр алдагдсны шинж юм. Хавтгай орон зайд гэхээр нүд, чихний орон зай, мөчний орон зай, уушигний орон зай гэмтэлтийн шинж. Хийн тарга өөхөн эдүүдийн хооронд их хэмжээний агаар байгаагаас үүсдэг. Үүнийг зүгээр хий уушуулах болон барайгаар бүр илаар болгож болно. Халуун барай хийж болдог. 3 удаагийн барайгаар хийн хаван алга болно. Халуун чулуугаар үр гээд байдгийн учир нь тэр. Барайны газар чулуугаар үрж хийн. Хөлний уланд бол улд багтах чулуу байх хэрэгтэй. Нуруунд бол атханд багтах хэмжээний байх хэрэгтэй. Тосолж болно, тойруулаад хөдөлгөнө. Унгумаар, шээмээр санагдвал зүг гэсэн үг. Хий гарч байгаа нь тэр. Барайны үед шар тосоор биеэ халтлан тослох хэрэгтэй. Ялангуяа мөчнүүдээ тойргоор сайн ил, сайхан тавирна. Архин дээр хөвдөг шар тосоор тослоно. Ингээд нойрсож амар. Жаахан яс ангиных шинжтэй байдаг. Яс ангиных учиг нь ясны хор гадагшилж байгаа нь тэр юм. Ясан дотор хор байвал янгиндаг. Хамаг биеэ тословол хэсэгхэн хугацаанд янгинаж байгаад ухаан санаа алга уруулсан юм шиг алга болж хизээ хаана яаж унтснаа ч мэдэхгүй өглөөсөрэндээ. Цүс муутай хүмүүн дотор хий халуунтай, таргалалттай, амьсгаа жигд бус, тархины хавантай, мэдрэл судлалын дутагдaltaй, дарагдaltaй хүмүүс дэргүн унтаж чаддгүй. Цүс муутай, цүсний чулуутай, цүсөө ахуулсан хүн 5 салаагаар хийсэн дэр дэрвлэл биед маш тустай. Амьсгал жигд бус, уушгины урхаг өвчтэй, ханиад шуухнаатай үрс хүүхдүүд
Гангатай дээрээ дэрлвэл тустай. Амьсгаа жигдэрч тархи зүрх амарч сайхан нойрсон. Тархины хавантай мэдрэлийн судлалны дарагдaltaй хүүхдүүд цагаан уулзцгийн дээр дэрлвэл тустай. Цагаан уулзцгийн тайвшруулах үнэрт тайвшран булчингийн жижигнэг өвчнөн тавирна. Аль нэг газраа мэдрэлт үжигдсэн учраас булчингийн жижигнэгээ анзаарахгүй байж болно. Аар цаг яс нурууны суултын үед хүн хөлийн булчингаа тижээлийн дутагдлаас болж чичигнэж байгаагаа мэддэггүй. Хит тарган хүмүүс нохон хошууны цэцгийг хатааж дэр хийвэл тустай. Энэ нь булчин аргатахаас гадна амьсгалах замаар зүрхийг тэтгэж байдаг юм. Зүрхний хурц эмгэгтэй хүмүүс нь долоог нь цэцгээр хийсэн дэрийг дэрлэж байх аваас шүн зүрх бөглөрөөд байхгүй гэх мэт дэрний учир их биш үү. Усан тархалалт. Хүмүүний бие баруун тал руугаа мушгирч дотоодхийн судлууд бөглөрснөөс цадах мэдрэмжээ алдаж арвин ихээр хооллох туршилтай болж нарийн бүдүүн гэдс гөрүүлзэх хөдөлгөөнөө алдаж өтгөн гарахаа болж бөөр цуцаж шээс хаагдан цусан дах шингэн игтснээс түүнийг өөхөн эд рүү шахаж өөхөн эдийн уутанд их хэмжээний бохир ус хурж ингэснээр усан тарга үүснэ. Үүнээс улбаатай биеийн дотоод усан орчин тэнцвэрээ алдаж эдис цохис чимээ авч чадаагүйгээс өлсөж сольдно. Булчингийн эд рүүгээ илүүдл усаа шахаж бие цэлхийн. Ходоод сунаж сунсан хэмжээгээрээ хүнс нэхэх учраас идэх бүрдээ илүүдл ус биедээ хурааж эхэлнэ. Хур их бохирдол нь нягтарч хавдар үүсхийн гол шалтгаан болно. Таргалж байгаа хүмүүн ариун их аршаан хүртэж байх ёстой. Хоол идэхийн өмнө 2 аяга аршаан хүртэх ёстой. Хоолны өмнө гүд залгилахгүй харин шимж 2 аяга аршаан хүртчихэд хоолоо олон зажилж идэж бай. Давс чихэр бүр хорихгүй айл болох баг эд. Мига багш. Яагаад ус их уу гэд байна вэ? Аршаан гэдэг нь ус уу? Таны яриад байгаа энэ усан тарга бол биед ус илүү хуралцсны шинж байдаг. Гэтэл дээрэс нь ус нэмж уугаад байвал хүн улам их таргалах биш үү? Их биед. Үгүй. Бохир ус, цэвэр ус хоёрын зөрчилдөөнөөр турааж байгаа юм аа. Мига багш. Бохир ус нь хүний биед байгаа ус гэсэн үг үү? Их биед. Хүний биед түгжигдсэн усыг бохир ус гэж хэлээд байгаа юм аа. Мига багш. Энэ хоёр аяга ус маань нөгөө 7 удаа хөлдөөж гисгээсэн ус байх уу? Тийм ээ. Эсвэл зүгээр шүүж тунгаасан ус байсан ч болно. Юутай ч эхлээд 2 аяга ус хүртчихэд хоолоо идэхэд тарих хоол хүлээн авах сонирхолгүй болж хүн цаанаасаа байглаасаа баг иддэг юм аа. Энэ удаад хүн өлөө дарах гэж л идэнэ гэсэн үг. Тарих өөрийнхөө уусан усныхаа усандаа цадаад байна гэсэн үг. Ходоодны хий орон зайг усаар дүүргээд үлдсэн багахан идэх дур хүслийг нь багахан хоолоор их зажлаад идэх нь хомхой сэтгэлийг чинь дарна. Энэ маш төхөм арга. Хэмжээгээ мэддэггүй иддэг болсон ходооднд зориулсан арга. Ойр ойрхон юм идэж болохгүй. Яг иддэг цагтаа идэх хоолоо л идэнэ. Идэхийн өмнө 2 аяга ус хүртээд идэхэн сунсан ходооднд зориулсан арга. Биеийн усан орчин бохирдож эдис ангамхай болж хоол ихээр шаарддаг. Цангасан эсийн дохион үлсэх мэдрэмжээр тархинд ирнэ. Үүнийг хүмүүн хүнсээр нөхсөөр байгаад улам их таргалдаг юм. Арай л их уугаад байна да. Хий дэмийл уугаад байна да гэж бодох агшнаас тарих өөрөө усаа гадагшлуулах үйл ажиллагаагаа явуулж эхэлдэг. Хүний биеийн ус солилцоо хурдсаад ирэхээрээ дотоод давслаг өөхүүд алга болоод хурдан турдаг юм. Мига багш. Шээс гадагшилсаар байгаа турж байна уу?
өөр ямар үйлчлэлд нөлөөлөх вэ? Их биет. Өтгөн ялгцууд, шингэрч, гидсний хан ус шимхээ багасдаг. Аянгат. Өтгөн хатна гэдэг нь тархалахын шинж юм уу? Их биет. Тийм, өтгөн хатна гэдэг нь тархалтын шинж. Бүдүүн гидсээ эмчлэхийн тулд гурвалжин будаа сайн идэх хэрэгтэй. Хайланд нь байдаг бодисууд бүдүүн гидсний аршаан ихээр сорхыг багасгаж илүү хөдөлгөөнтэй болгодог. Хүлс их гарна, шүлс их ялгарна. Түүнээс гадна бүх булчирхайнууд идэвхтэй ажилдаг учраас дархлаа сайжирна. Их ус хүртснээс 2 дахь 7 хоногт унтахынхаа өмнө 1 жүнз шимийн архи хүрт. Жаахан хатууфтар байхтай сайн. Учир нь бие ихэд тамирцдаг тул биед байх ёстой сархтын хэмжээг сэргээж биеийн дархлааг дэмждэг юм. Игтүүлж бас багдуулж болохгүй. Яг л 1 жүнз уун. Жүнз нь 10-аас 30 г гэсэн үг. Энэ нь өөхний гаднах хальсыг нэмгэрүүлдэг сайн талтай. Хэрвээ игтүүлж уувал болдоггүй юм шүү. Мига багш, биеийг нь харж мэдхээс гадна өөрөөр усны илүүдлийг яаж мэддэг вэ? Их биет. Танихд амархан. Усан хаван, арьсан дээр бижрүү, овон товон үсгдэг. Жигд биш тархалттай, захын мэдрэл муу болдог. Арьс язардаг. Дотоод эртний үйл бүрэн алдагдаж хөөгөөд зүрхэн зогсчих шиг сандаргадаг хүмүүс байдаг. Тийм хүнийг 15 хоног дотор хурдан тураах шаардлагатай. Эхний 3 гарагт бие гэдэс дотроо угааж цэвэрлэнэ. 3 өдөр баг малын гүзээ чанаж идээд 7 удаа хөлдөөж гисгээсэн усаа хүртэнэ. Өдөрт 5 аягийг шимж ууна. Гүзээгээ сайн зажиж идээд шөлийг нь уугаад байхаар дотоод гэдэс угаагдана. Дараа нь зулаанаасаа хөл хүртэл бүх биед нь шар тосон барай хийж өгнө. Үений давсчлтыг арилгах хэрэгтэй. Эхлээд биеийг нь сайхан халааж, булчинг нь зөөллөн суллах иллэг хийнэ. Дараа нь биенийхэн чилээг гаргаж барай хийнэ. Биеийн чилээг гаргасны дараа бие нь сайхан тавираад ирэхээр нь босгож байгаад 2 хөл дээр нь амьсгааг нь гартал үсэргэнэ. Дахиж хөвтүүлээд биед нь татлах хийж захын мэдрэлүүдийг нь сэргэнэ. Мига багш, яагаад амьсгааг нь дээрдүүлж байгаа юм бэ? Их биет. Арьсан завсраас хий гүйлгэж байгаа юм аа. Энд тэнд бүглэрсэн хий нь аяндаа гараад ирнэ. Зүгийн балтай татлах хийх нь хий орон зайг суцтай нь холбож өгөх зорилготой. Өөхөн идүүд завсраа суцтай болоод ирдэг. Өөхөлж хавгансан захын мэдрэлийн орон зайн урсгалууд сайжраад ирнэ. Инхээр турах сувг нь үтэр нээгднэ гэсэн үг. Барай хийсний дараа биеийг хөлрүүлэхэд тустай дасгалууд хийлгэнэ. 2 цагийн турш дасгал хийлгэнэ. Энэ бол дотоод эрхтний үйл ажиллагааг сайжруулах гэж бодисын солилцоог идэвхжүүлж биеийн дотор хийг төрүүлэн шахан гаргах арга. Дараа нь амрах хэрэгтэй. Амрахтаа хэвтэж болохгүй. Тэгш суугаад бодож, бясалгаж, тархиан амрааж суух хэрэгтэй. Суугаараа унтах гэсэн үг. Бие, амьсгаа, нуруу тэгш хэмд байгаа хэрнээ тархи унтах ёстой. Тархийг амраасны дараагаар дахиад биеийг хөдөлгөнө. Энэ удаад зөөлхөн, хөнгөн, гулсах мэт могойн хөдөлгөөнүүдийг хийлгэнэ. Гүйдлийн шар судлууд, мэдрэлийн нуусны судлууд нээгдэнэ. Ам цангавал аршаанаа хүртээд хөдлөөд л байна. Ийм замаар маш хурдан турж болдог. Нэг өдөрт 4 дасгал хийж 3 цаг барай хийлгэнэ гэсэн үг. 7 хоногийн дотор хангалттай хэмжээнд турчдаг. Биед бүх судсанд байсан хорууд гадагшлана. Судсанд байсан хорууд гадагшлахаар нөгөө биед тэтгэгдэж байсан элдв урах цаг, гаж эсийн тогтолцоо, үржиж байсан амтэн зэрэг нь алга болно. Үүнийг заавал эмчийн дэргэд, домчийн дэргэд хийнэ. Зүрхний элдв уужиг гарах магадaltaй учраас тэр. Тархи руу хит их цус очсноос нарийсан судсууд бас нүдний судас хагарах аюултай.
Тиймээс толгойн бааданг заавал байлгаж байх ёстой. Тэгээд аль болох зөөлөн хөдөлгөөн хийхлэх ёстой. Ингэж тураах аргаар 14 хоногийн дотор хит бүдүүн хүнийг зүрхний шигдээс болохоос өмнө аврах боломжтой. Зүрхний эмгэг илэрсэн хүнд хийдэг. Аянгат таргаснаас болоод үхтэх хүмүүс бас байд юм уу? Их бит байн шүү дээ. Тийм хүн биеэ хөдөлгөж чадахгүй саажилтанд ороод захын мэдрэлүүд нь хөшиж хавгнаад биеэж даахгүй болчихсон хүмүүс байдаг юм аа. Ингэж биеийг нь чөлөөлөөд өгсөний дараа идээд хөвтөөд байх биш. Заавал өдөрт 2 цагийн турш дасгал хийдэг дэлгэмд орох ёстой. Тэгэхгүй бол амиа алдах аюултай. Биеийн чөлөөлөгдөөд судлууд нь нээгдээд ирэхээр хүн өөрөө дасгалаа хийх чадвартай болоод ирнэ. Иймд хөвтөөд байх биш, хөдөлгөөд л байх хэрэгтэй. Хүмүүний зөв дадал хөдөлгөөний тухай дараад ордъё. Шорон таргалалт. Үндэс хүрдтэй хамсан үржихэн хүрд гэмтвэл яс эмших өвчин үүснэ. Шорон маахуудын таргалалт буюу булчингийн эд язгуур хэм шинжээ алдаж дотоод шуурал булчирхаан хороос улбаатай өөхөн эдийн хайсанд их хэмжээний булчирхаан хор хурах өвчин байна. Энэ төрлийн тарга хөдөлгөөн болоод барай засалд турдаггүй өвчин. Эр хүмүүн эм хүмүүн шиг, эм хүмүүн эр хүмүүн шиг болж өршлөгддөг. Мига багш. Гадаад байдлаараа юу? Их бит. Тийм ээ. Мига багш. Эр хүн эм хүн шиг болно гэдэг нь эм махтай болно гэсэн үг үү? Их бит. Тийм. Өөхлөлтийнхөө хувьд царай зүс, үс, зан ааш бүхлээрээ өөрчлөгдөнө. Идэж хэрэглэж буй бүх зүйлийг солихгүй бол даамжрах аюултай. Мига багш. Эм хүн шиг ааш авиртай ирчүүд чинь тийм учиртай байна гэсэн үг үү? Их бит. Тийм ээ. Идэж байгаа хүнснээсээ болж тийм болдог. Би махад ердийн хүн шиг тэр хүнсийг хүлээж авахгүй илүү эмгтээлэг шинжийг нь хүлээж авдаг. Аянгат мемтэй бодно гэсэн үг үү? Булцаасан булбраа цулцгар тархаа хэлээд байна уу? Их бит. Тийм ээ. Мига багш. Эм хүмүүн иршин гэхээр гүжирмэг эр хүний хийдэг ажлыг хийдэг эмэгтэйг хэлээд байна уу? Хөх хадын гаршиж алга болно, хөхөнд булчин суудаг юм уу? Аянгат булчинлаг эмэгтэй болох юм уу? Их бит. Зүгээр нэг булчин биш. Хөх алга болж эр хүмүүс шиг болно. Биеийн томроод хөх нь хатин гаршаад хоолой нь бүдүүрээд ирдэг. Ийм таргалалт байна. Засахад маш хэцүү. Шорон тархыг засахдаа эхлээд хоолой сойно. Хэрэглэж байгаа бүх хүнсийг нь хориглох ёстой. Тэгээд давмгаалаад байгаа хүйснийх нь эсрэг хүйсний малын махыг иддэг юм. Аянгат дотоод хэм өөрчлөгдснөөс болж гинөө. Их бит. Тийм ээ. Дотоод хэмийн өөрчлөлт. Одоо цагт ирчүүдэд элбэг үзэгдээд эмэгтэйчүүдэд ховор үзэгдэж байгаа. Энэ нь хүнснээсээ болно. Дээр үед бол мал малганаасаа болоод хураг тугалны засаа их идснээс болж эмэгтэйчүүд иршүүд бол хандлага илэрдэг байсан бол өнөө цагт шахмал эм тангаас болоод эмэгтэйлэг шинжүүд ирчүүдэд их болоод байна. Мига багш, түл малын төмсөг засаа идээд нэмэр болох уу? Их бит. Ирчүүдэд нэмэртэй. Гэвч заавал хөдөлгөж хөслөх хэрэгтэй. Хөдөлж байж эдсэн зүйлийн шимийг булчин махандаа шингээдэг. Хөдлөхгүй бол шингээх боломжгүй гэсэн үг. Энэ тархыг хоолтой хансан зөв хөдөлгөөнөөр засна. Энэхүү хөдөлгөөн нь булчин шүрмсийг засах хөдөлгөөн биш. Дотоод эрэхтэн булчирхайг өдөөх хөдөлгөөн байдгаараа онцлогтой. Мига багш, ирчүүдийг бол хөдөө мал малтай, адуу малтай ноцолдуулах юм байна мөн үү? Их бит. За түлээ хагалуулж болно. Түлээ хагалахад эр хүмүүнийг өдөөх сугны, цавны, мөн залгуурын булчирхаанууд идэвхтэй хөдөлдөг. Учир нь эмшээд байгаа ирчүүд сугны булчирхаан унжсан байдаг. Өрөвсөл нь үүсэж үнэртэй болсон байдаг. Мөн цавны булчирхай суларсан байдаг. Залгуурын булчирхаанууд хороо төвжээд яс руугаа илүүдлээ гаргах шинжтэй болдог. Иймээс хүзүүгээрээ таргалсан мэт харагдана. Давхар ирүүнж нь. Мига багш.
Эр шинжийг нь хадгалж байдаг хөдөлгөөнүүд байх нэ? Их бит тийм. Түлээ сайн хагалдаг хүний бие тэнхээтэй болж тамирчин хүн шиг л хөгждөг. Мига багш, хөдөлгөөнд нь болохоос заавал түлээ хагалах биш юм биз дээ? Тийм ээ. Төмрийн дархчууд байнга цохих хөдөлгөөн хийдэг тул их булчинлаг, шөрмөслөг байх ба гэмн зөвхөн биеийн дээд хэсэг л хөгждөг. Харин түлээ хагалахад хажуугийн болоод мод чирэх, өрөх, сууж босох зэрэг биеийн бүхий л хөдөлгөөнийг хийснээр хөл гарын бүх булчин хөгждгөөрөө давуу талтай. Тиймээс дарахтаас илүү түлээ хагалах нь бүх биеинд нөлөөлнө. Цогц хөдөлгөөн болж чадна. Мига багш, ийм усуудыг нэг баг болгоод ууланд мод хийлгэмээр юм байна да. Унсан модыг чирүүлээд хаглуулад гэх мэт. Их бит. Тийм хөдөлгөөнийг орлуулад хийж болно. Өнхөрдөг дөрвөлжингийнхөө машиныг хэлж байгаа юм шүү. Машиныхаа дугуйг хүндхэн лантуугаар балбаж болно. Мөн чирж болно. Ер нь одоогийн эрчүүд дийлэх нь охин махтай болцоход байна. Харин хүүхнүүдэд өөр тасгал байна. Гүү саана эмэгтэй шинжийг агуулах ба уян хатан гойлог болгоно. Бид дээр үед сандалтай цааж байсангүй сөхөрч суудаг байлаа. Энэ дасгал нь нурууг гойлог цих болгох ба эмэгтэйчүүд дасгал хийгээд байх шаардлагагүй байдаг байлаа. Зөв тэгш амьсгал авч зөв тэгш барилтуудыг хийх хэрэгтэй. Энэ нь дасгал хийхээс хэцүү. Амар биш. Нэг барилалд удаан байхад булчингууд чилж чинрэн бэрхтээ болж ирнэ. Хоёр хөлөө дороо хийгээд өвдөг дээрээ хагас сууна. Өвдгөө нийлүүлээд нуруугаа тэгшлээд хамрынхаа үзүүрийг хараад гидсээ татаад суу. Цээжээ өндөрсгөөд сайхан тэгш амьсгалаад суугаад байна. Энэ суулт их чухал шүү. Гүү саахад арай өндөр сууна. Удаах дасгал нь босоод хөлөө нийлүүлээд хагас сууна. Нуруугаа тэгшлэн биеийг гойлог болгох суулт. Энэ нь нурууны дасгал бөгөөд аарцаг чөлөөлөх, үндэс хүрдийг идэвхжүүлдэг дасгал. Одоогийнхноор йогийн сандал байрлал. Мига багш, тэгвэл сайн хийж баймаар юм байна да. Их бит. Хөлөө хавчаад үндэс хүрдээ мэдэр. Гэдэс дотор бөөр яаж таталдаж байгааг мэдрэх хэрэгтэй. Мига багш, гуйны дотор булчин хашгирч байна. Их хэцүү юм байна. Өвдөж байна. Онцгой мэдрэмж төрж байна. Их бит. Ха инэв. Нуруугаа тэгш болгож цээжээ өндөр болгол гүзээ алга болд юм аа. Хевлий сунхаа болно. Бэлхүүс нарийсч нуруу тэгшэрч эмэгтэй хүний гоо биеийг бүтээхэд ихэд нөлөөлөх. Дотор эртний суларсан булчингууд нь гадагш хальж унчхаа болж дотроо багтдаг болох ба аарцагны хазаалтууд тэгшэрдэг. Бүхсний нөхрөө хашгиртал сууна. Ингвээс шамбрамч үгүй болно, үндэс хүрдийг сайжруулна. Аянгат эрэгтэйчүүд хийх ёстой юм байна да. Их бит. Эрэм айланд нь ч энэ сандал байрлалын суулт хэрэг болно. Дасгалыг гол нь зөв хийх нь хамгийн чухал. Хөлийн өвдөг, өлмийн, өсхийн нийлсэн байх ёстой. Мига багш, тэнцвэр алдагдах юм байна. Их хэцүү юм байна. Их бит. Тэнцвэрээ олохоор сонсголын орон зай тэгширч эхэлнэ. Ингэхээр хүний нуруу засарч булчингийн ширхгүүд нэг игнэнд орж тэгширдэг. Хэвшүүлэх дадалжуулах дасгал нь энэ болдог юм аа. Дараа нь тэгш суусны дараа алгаа шилэн хөзөөндөө дөрвөн хуруугаа нийлүүлж зөрүүлэн бариад хагас сууна. Дасгал хүндэрнэ гэсэн үг. Бүсний нөхрөө чангаравал зөв хийж байна гэж ойлго. Ингвэл үржихүйн хурд, үндэс хурд зэрэг сэргэнэ. Тэнцвэрийн эрхтэн тэгширч сүлэлдэлгээ сайн болно. Амьсгаа задарсан, сүлэлдэлгээ сайн байгаа улаачид онгод маш сайн мэдрэмжтэй буудаг юм шүү дээ. Амьсгаа задлахын тулд явган алхаагаар хурдан гүйлгэнэ. Тэгснээр захын мэдрэлийн судасны эргэлт сайжраад судасны хананд байгаа өөхийг хөөж гаргана. Төгссөн зогсолтуудыг байнга хийгээд сурчхвал бие бүхэлдээ эрүүлжинэ. 3 хоногийн дараа биеийн галуур болон жинд өөрчлөлт ордог юм.
10 хоногт идэвхтэй турдаг ба ханаад зогсдог тул тоогоо нэмээд чанаржуулах хэрэгтэй. Энэ нь өөхийг хөөж гаргана. Амьсгалын дасгалын хувьд Монголын нөхцөлд дотоод амьсгааг илүү чухалчлах буюу дотоодод гүйж байгаа агаар урсгалыг анзаарна. Тиймээс өлмийн дээрээ зогсоод дивэх хөдөлгөөнийг хий. Уушигны орон зайг нэмэгдүүлэх хөдөлгөөн нь чухал юм. Амьсгалын зайг зөв авч байгааг мэдхийн тулд бишгүүр тоглоулна. Бишгүүрийн аялгау хэр урт байх тусам амьсгаа зөв болж дотоодхийн урсгал хэвийн болно. Урт жигд зөөлөн амьсгал авч гаргаж сурах хэрэгтэй. Одоогийн та нарын хийдэг бясалгал бол гадны зөөлөн уур амьсгалтай оронд болно. Монголд тохиромжгүй. Монголд хамрын орон зайд бүлээс гэж байж амьсгалах нь илүү тохиромжтой. Монголын эрсдэс уур амьсгалтай нөхцөлд нэгэн жигд хэвийн урт удаан амьсгал нь хүнийг эрүүл болгоно. Зөв амьсгалж уушгаа эрүүл байлгавал амьсгалын замын өвчин байхгүй болно. Тиймээс та нарт амьсгал аваад төгжээд гаргах бясалгалын дасгал тохиромжгүй. Цонхоо онгойлгоод туршаад хийж үзэж болно. Гинэт хүүтэн утаатай агаарт чи хэр амьсгал авч чадах вэ? Уушигч нь хөлдөн нэцтэй. Та нар гадаа дайны байдалтай мэтэл утаатай дайнамж байгаа биз дээ. Тиймээс агаарт байгаа ашигт химийг биедээ бүрэн шингээж ашиглахын тулд зөв амьсгалуулж сургах хэрэгтэй байна. Гараа дэвэх далны хөдөлгөөн чинь уушгины хөдөлгөөн болдог юм аа. Уушгины бүх орон зайгаар амьсгалахад туслана. Гараа бүрэн хөдөлгөөл цээж бүхэлдээ цэвэршдэг. Гараа мөрний өргөнтэйгээр өргөөд гараа мөрний суураар хөдөлгөнө гэсэн үг. Зөөлөн гүнзгий амьсгалаад дахин гаргах дасгал юм. Яс эмших өвчний эмчилгээтэй давхар хийх ёстой. Гэвч биеийн жин хитийдэж яс хит хэврэгсэн байх аваас дасгал хөдөлгөөнийг огцом хэлгэж болохгүй. Багаас ахуулаад баг багаар дадуулан тэгшэрсний дараагаар хөндрүүлэх хэрэгтэй. Мөн булчирхаан өвчлөлүүдээ илаашуулах хэрэгтэй. Ил булчирхаан өвчлөлүүдийг үржихийн хүр дээрхтаа дэлгэрэнгүй тайлж өгье.